За сайн байцгаана уу. Шүний мэндэ. За миний биеийн Бүхалтмны их хурл Бат их хэв нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын тэргүүн Батуян гэдэг хүн байна. За энэ лайв мэн бас Бүхалтмны их хурл Бат их хэв нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын дотоод зохион байгуулалтын талаарх зайваа хийж байгаа. Нэгсэндээ хоёр дахь зайваа хийж байна гэсэн үг. За энэ зайван дээр бас нэг мийг юу ачи. Өнөөдрөөс эхлээд би нэг цуврал зайв хийхийг шийдсэн. Бүхалтмны их хурлын тухай. За түүхэн үндэслэлийн тухайд зайвуудыг хийж эхэлж байгаа. Завсгаар нь бас нэг жижиг хэмжээний зайвуудыг хийгээд яа гэж бодсон. Тэгэхээр энэ маань хоёр дахь зайв мэн гэдээ ойлгож болно. Бүхалтмны их хурлын тухай хоёр дахь зайв гэдээ ойлгож болно. За Бүхалтмны их хурл Бат их хэв нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага нь 23 оны 10 сарын 16-ны өдөр үүсгэн байгуулагдсан. Толгой 5 гишүүнтэй. За үүнд тэргүүн, гүйцэтгэх захирал, орлох захирал, хяналтын албаны дарга, нарийн бичгийн дарга гэсэн толгой 5 гишүүнтэй 13 ерөнхий зөвлөлийн гишүүнтэй 21 салбар зөвлөлийн тэргүүнүүдтэй бодлогын зөвлөлийн 4 гишүүнтэй 9 зөвлөхүүдтэй за ийм алба байж байгаа. Ерөнхийдөө бол удирдах зөвлөлийн хэмжээнд баггүй хэмжээний хүмүүс байдаг. Энэ дунд төр нийгмийн зүтгэлтнүүд зөвлөхүүдийн дунд 1-2 тогтохгүй байгаа. За ерөнхий зөвлөлийн гишүүд маань бүгд энэ үед үзэл бодлоо илэрхийлж дуу хоолойгоо хүргэдэг тэмцэгчд буюу бид бүгдийн ярьдаг эх орончд байж байгаа. За ийм бүрэлдэхүүнтэй төрийн бус байгууллага байгаа. За салбар нэгжүүд маань салбар нэгжүүдийн хувьд бол 21 аймаг салбар зөвлөлийг бол үүсгэн байгуулсан байгаа. За Улаанбаатар хот бол одоогийн байдлаар 9 дүүрэгт 3 дүүрэгт салбар нэгжтэй албан ёсны салбар нэгжтэй байж байна. 9 дүүргийн хэмжээнд салбар нэгжийн хэмжээний хүмүүсийг салбар нэгжийг толгойлох тэргүүнүүдийг тохон томилчихсан улсын бүртгүүлж амжаагүй хэв хэмжээнд явж байгаа. Ийм дотоод зохион байгуулалттай. За түүхэн зомлын хувьд бол Бүхалтмны их хурл гэж 18 оноос хойш явсан хүмүүсийн мэнд дунд Бүхалтмны их хурлын гүйцэтгэх захирал Гошгоонбаатар гэдэг хүн байж байгаа. Бүхалтмны их хурлын орлох захирал Жанчвын Батбол гэдэг хүн байж байгаа. За миний бие буюу Бүхалтмны их хурлын тэргүүн Батуян миний хувьд бол 20 оноос хойш энэ үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Ингэхлээр 8 жилийн түүхэн замналтай тодорхой хэмжээний үйл ажиллагаануудыг явуулж өнөөдөр хүрсэн төр нийгмийн төрийн бүх шатны байгууллагатай албан бичгийн харилцааг удаа дагаалan хийж өнөөдөр хүрсэн буюу за дээрээс нь эхлээд ингээд ярихад улсын их хурлын тамгын газар, улсын их хурлын дарга, ерөнхийлөгчийн тамгын газар, за цаашлаа засгийн газрын хэрэгжүүлэх газар, за хууль зүйн яам, цагдаагийн ерөнхий газар гэх мэтчлэн 331 сумын засаг даргын тамгын газар, 21 аймгийн засаг даргын тамгын газар, 21 аймгийн цагдаагийн газрууд, 9 дүүргийн засаг даргын тамгын газар, 9 дүүргийн цагдаагийн газрууд гэх мэтчлэн төрийн бүх шатны албадуудтай албан бичгийн харилцааг хийж тодорхой хэмжээний
хариунуудыг авсан, зөвшөөрсөн хэв хэмжээний хариуг энэ хүртэлх хугацаанд авсан ийм байгууллага байгаа. За тэгээд өнөөдрийнхөө 2 дахь лайвыг Бүхарт өмнө их хурлын түүхэн үндэслэгсэн эхний 1-р лайв хийсэн. 2-р лайв дотоод зохион байгуулалтын хэв хэлбэрийн танилцуулах ийм богинохой хэмжээний лайв хий гэж бас бодоод энэ лайвыг хийж байна. За энэ жил бол морин жил байж байгаа. Могоо жилдээ хурамжуулж морин жилдээ мориндоо мордно гэж монголчууд ярьдаг ийм түүхэн жил байж байгаа. Энэ түүхэн жилдээ монголчууд бас сэтгэл, итгэл, зориг, хүсэл эрмэлзэлсэн сэргэж эх орноо сайн сайхан руу чиглүүлэх энэ хөгжлийн гарц юм зүг хүрх эхний алхмаа хийх жил байх болов уу гэж найдаж сүүлийн үед үйл ажиллагаа идэвхжүүлэх буюу үйл ажиллагааныхаа тухай лайвнуудыг тодорхой дистаралтай хийж байна. За ямар ч байсан албан бичгийн харилцаа бол тогтвортой явж байгаа. Хамгийн сүүлийн албан бичгээ бид бүхэн сая хэдхэн хоногийн өмнө ерөнхийлөгч өгчөөд 3 хоногийн өмнө ерөнхийлөгчийн тамгын газрын дарга үйлс төгөлдөрт мөн албан бичиг өгчөөд ингээд байж байна. За тэгэхээр монголчуудаа бид бүхэн ер нь үеийн үед ингээд тэмцэгчд эх оронч гэдэг хүмүүс уриалдаг. Юуг уриалдаг вэ гэхээр нэгдлэг уриалдаг. Төр засгаан сайн сайхан болгочих юмсан. Монголчуудаа сайн сайхан амьдрал түргэх юмсан. Гэрэл гэгээтэй ирээдүйд үр хүүхдээ үлдээх юмсан гэж тэмцэл хийдэг. Хүн болгон бодож хүсэж мөрөөдөж явдаг. Энэ бүх хүмүүсийн минь хүсэл эрмэлзэл ерөөсөө нэг уулын орой дээр бие тогтолцооны шинжиллийн орой дээр л очиж нийлж байгаа. За бидний нөхдөж гисэн тогтолцооны хувьсгалт үзсэн наатай ийм байгууллага тэмцэл хийж байгаа. Бусдын тэмцлийг бол үнэл дүгнэх ч юм уу энэ талын асуудлуудыг их гаргаж байгаагүй байх гэж боддгийг. За ийм учраас бидний тэмцлийг битгий үнэл дүгнээрээ бидний явуулж байгаа үйл ажиллагааны цаг үеийг ойлгоорой гэж бид бүхэн хүсч өнөөдөр хүрсэн юм аа. За тэгээд Бүхарт өмнө их хурл энэ түүхэн хугацаанд хийсэн тэмцэл юмнуудыг бол би бас их олон удаагийн зайваар ярьсан. Энэ зай үзэж байгаа та бүхэн за энэ Монгол улс тэмцэл хийдэг тэмцэгч гэсэн эрхэм үндтэй нэрийг зүгээд явж байгаа. Эх оронч гэсэн хамгийн эрхэм том ард түмэн хайрлсан цолыг энэ өнөөдрийн тогтолцооноос авсан гавьяат идэх цолноос эрхэм үндтэй маш том цол шүү. Эх оронч гэсэн цолыг өнөөдөр зүгээд явж байгаа. Хүн болгон бид бүгдийн явуулсан үйл ажиллагааг хаанаа автаж байсан, хаанаа онж байсан энэ түүхэн цаг хугацаанд хэдийдэн алдаатай үйл ажиллагаа явуулж байсан, хэдийдэн оноотой үйл ажиллагаа явуулж байсан гэдгийг бүгд маш сайн мэднэ. Тэгэхээр альва юм алдаа оноотой. Ер нь цэвэр эко юм маш их алдаа оноотой гэдэг. Хил ам хэрүүл тэмцэл гэдэг юмнууд энэ дунд зайлшгүй байдаг. Байхаас аргагүй. Яагаад гэвэл энэ бол ямар нэгэн юмд баригдсан, хүлэгдсэн ч юм уу. За 42 жилийн 44 жилийн 36 жилийн энэ материалын нийгмийг үүсгэсэн энэ цаг үед бол яг үүндээ баригдмал нэгэн хэв загвартай юм бол дандаа санхүүгийн асуудалтай арт талд нь санхүү мөнгө яригддаг ийм байдаг гэдэг Монголын албан одоо мэддэг болчихсон. Цэвэр эко юм гэдэг ямар байдаг вэ гэхээр хүн болгоны үзэл бодлын зөрөө, үг хэлний зөрөө, янз бүрийн алдаатай үг хэлэх, алдаатай үйлдэл хийхээс шалтгаалаад тодорхой хэмжээний хүн л болсон хойно сайнтай муутай хил амтай байдаг. Хамгийн гол нь энэ хил амаа даагаад энэ хэрүүл тэмцэл гэдэг юм аа. Өөрийнхөө биеэр үүрээд гарч чадах чин зөрөг энэний арга зогсохдоо юм бодохгүйгээр үйл хэрэг үзэл бодолтой яг хамт байх хамгийн гол эрхэм юм болов уу гэж миний би боддгийг.
За тэгэхээр бид бүхэн энэ түүхэн хугацаанд төрийн байгууллагуудтай шатгаалсан албан бичгийн харилцаа үүсгэж төрийн ой санамжинд бүх ард түмний их хурл буюу уламжилт их хурлыг уламжилт цөч төсний түүх уламжлалыг суулгаж өглөө. Засаг захиргааны нэгжүүдэд салбар зөвлөл үүсгэн байгуулах эхний алхмаа хийж 21 аймагт албан ёсны салбар зөвлөлийг үүсгэн байгуулсан байна. 23 оны 1 сарын 12-ны өдөр анхдугаар чуулгана хийж анхдугаар чуулганаасаа зорилго юм тодорхойлсон байна. 23 оны 11 сарын 29-ны өдөр 2 дугаар чуулгана хийж 2 дугаар чуулганаасаа 21 аймаг 331 сум 9 дүүрэг 204 хороо буюу Монгол улсын засаг захиргааны бүх нэгжид салбар зөвлөлийг албан ёсоор үүсгэн байгуулж байгаа даяар олон загсан тунхаглаж энэ мэн улсын бүтээгдэхүүнүүд боловч ийм хэмжээнд бидний дэмжигчид бидний салбар зөвлөлийн нөхдүүд бид бүхэнтэй хамтардаг бүх ард түмний их хурлын гишүүд байгаа юм шүү гэдгийг даяар олон монголчуудаа загсан тунхагласан маш том үйл ажиллагааг ингээд явуулсан байгаа. За дөрөвдүгээр зүйл маань юу вэ гэхээр бүх ард түмний их хурлын бодлогын бичиг баримтыг бичиж дөрвөн төсөл бичиж нэгэнд дууслаа. За дөрвөн төслөө нэгтгэшүүл сайжруулж өдөр тутам харж үг болгон дээр нь ажиллаж хүмүүсийн санаа оноог суулгаж энэ гадуур явж байгаа хүмүүсийн маш олон эх орноо сайжруулах маргаашийн Монголын бүтээх гэсэн санаас сэтэл юмнууд байж идэг. Энэ болгоноос нь санаас сэтэл юм болгоноос нь суулгаж өгч бодлогын бичиг байна. Нэгэнт бэлэн боллоо. За бүх ард түмний их хурлыг хуралдуулах анхан шатны бэлтгэл шатны үйл ажиллагаа нэгэнт дууссан. Ийм учраас өнөөдөр бид бүхэн юу хүлээж авах вэ гэхээр ард түмнийхээ итгэлтэй оролцоог ард түмнийхээ Монголын маргаашаа бүтээх энэ үйл хэрэгт буюу бүх ард түмний их хурл уламжилт их хурлтад оролцож салбар болгондоо энэ өөрийнхөө амьдарч байгаа газар болгон дээр бүх ард түмний их хурлын үзэл санааг суулгаж өгөх энэ хэв хэмжээний үйл хэрэгт ард түмэн оролцох эцсийн шатны ийм гашгаалгаан дээр тулж яриад байна гэдгээ удаа дагахаа зайвар би хэлсэн. Энэ удаагийнхаа зайвар ч гэсэн бас энийгээ дамжуулаад хэлчихье. За тэгээд ямар ч дотоод үйл ажиллагаа за тэгээд шатгаалсан үйл ажиллагааны хадлаа маш товчхон хэмжээнд дараагийн зайвараа би дэлгэрүүлээд маш урт хугацаанд буюу дэлгэрүүлж их хэмжээний юу яана үйл ажиллагааны дэлгэрүүлгээ та бүхэн тайлбарлан таниулах зайвуудыг хийнэ. Энэ удаад бол ингээд маш товчхон хэмжээний зайв хийж байгаа юм шүү. За тэгээд та бүхэн зайв юм ширлээд өгөхийг хүсье. За энэ хоёр дахь зайв юм байна. Бүх ард түмний их хурлын дотоод зохион байгуулалтын ажлыг тайлбарлан таниулах ийм зайв. За энд нэг юу очиж алга болчих юм. Юу гэнэ вэ? За хажидмаа гантмөр энэ юу гэдэг юм бэ? Асуух юм байна. 4 сарын 14-нд болсон Отгонбаатарын зохион байгуулсан юм уу ард түмний хурл юм уу гинөө? За тийм байхгүй гэдэг Отгонбаатартай бол биднээс хамтарч ард түмний хурл хийсэн юм бологт байхгүй. Яг бай 14-ний өдрийн үйл ажиллагаанд намтаа оролцъё гэсэн л нэг тийм яриа юм болсон. Тэгээд юмсаа энэ дээр ингээд товчхон юу яхад ард түмний хурл гэдэг юм байна. Зүгээр талбай дээр нэг 1000 өгшин цуглуулчаад ард түмний хурл хийлээ гэж болохгүй. Ард түмний хурл гэдэг чинь маш өргөн цаг үеийн
системийн асуудлыг хэлэлцэх ийм том хэмжээний асуудал. Тэгээд энэ юун дээр тайлбар зайван дээр бол би энэ дээр бол тайлбар өгөхийг хүсэхгүй байна. Хамгийн гол миний хариулах юм энэ 14-ний өдөр болсон цуглаан жагсаал бол зүгээр нэг намын жагсаал байсан шүү. Тэрс ард түмний урал гэдэг юм болохч биш ээ гэдэг хариултыг өгье. За тэгээд энэ үртэл байсан та бүхэндээ баярлалаа. Та бүхэн лайв юм сайхан шеэрлээд өгөхийг хүсье. Түр баярлалаа.